За ингээд аимшигын цагийг хамт өнгөрүүлэх гэж байгаа үзэгч болон сонсогчдоо өглөө өдөр орой мэндийг хүргэе. Та бүхэн дэлхийд алдартай мап болон бүлэглэлийн тухай дан болон цуу яриануудын талаар бишгүй сонссон байх. Ингээд мап гэдэг зүйл нь Италийн Сицили мужаас гаралтай юм байна лээ. Италийн мафуудын хувьд өнөөдрийн Америкийг бүтээхэд бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгсэн гэдгийг өнөөх алдарт Фрэнсис Форд Коппола ахын загалмайлс эцэг 1, 2, 3 дугаар ангиудаас бишгэл харсан байх. Халаасны хулгайчаас Женко гэх оливын тосны компани эзэн эцэстээ үндэстэн дамжсан үнэт цаас хувьцаагаараа халахвчилсан эрх ашиг. За тэгээд бүр халуурах юм бол орчин цагт Мексикийн 113 гих бүлэглэл, Японы Якуза, Хятадын Триад гэх мэтээр үргэлжлүүлж бас болно. Хүүхэн худалдаалах хүний 8, боолын хөдөлмөр, эд эрхтний 8, хар тамхи, хууль бус мөрөөдө тоглоом гэх мэтээр мафийнхан өөрсдийнхөө мөнгийг зузаатгаж доор хүмүүсээ санхүүжүүлдэг байна. За энэ мэт Или балан ярьж үнэнч дагагчдаа залхаагаад явах уу? Харин тэрний оронд өнөөх агуу нэр сүрээ цуураад болсон мафийнхны сүүдэртэн нуугдаж байдаг нэр лого байхгүй ч улс болон үндэстэн дамсан гэмт бүлэглүүдийн талаар сонирдуулъя. Солонгосын Жопок. За манай хотын дарга Соо нарын ашигладаг аргыг жинхэнэ утгаар нь харуулж хөөх юм уу түүц ажилуулдаг авгаа нарыг орилуулж байгаад л өнөөх түүцийг нацсан да. Саяхан шахуу болсон энэ үйлдэл нь товчхондоо бол Солонгосын Жокопуудын гарчсан ганц эрдмийн гэж байгаа. 1970-аас 1980 оны хооронд аж үйлдвэрлэлтийн 90 үе гэдэг зүйл Солонгос орныг бүхэлдэн нөмөрсөн. За тэгээд л хамаг өнгөтэй өөдтэй газруудыг энэ арт түмнээс булааж авахын тулд энэ тент гэмт бүлэглүүдийг бий болгож өнөөх гэмт бүлэглүүд нь энгийн иргэдээс өнөх газрыг дээрэмддэг дээ. Тийм л ажлыг эхний ээлжинд Солонгосын Жопокууд хийдэг байсан байна. За аха, Солонгосын уран сайхны болон сериал кинонуудаас ийм үг хэлэх том биетэй хар хослол цагаан цамцаар ижилсэн залуусын хэлхийг та бид бишгүй сонсч байсан байх. За тэгвэл манай Жокопууд газар чөлөөлдөг байсан гэмт бүлэглүүдээс томроод шөнийн клуб, биеийн өмлөгч нарыг хамгаалах хууль бус зээл зэргээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн юм лээ. За тэгээд л хөөрхий зээлийн талаар ойлголтч үгүй хүмүүст зээл өгөөд л үнэ авсан 40 сая вон гинтэл 400 сая болоод нэмэгдээд байдаг да. Тэрнийг чинь л мань нөхдүүд ил далдаар хийдэг байж. Ингээд 1970-аас 1990 оны хооронд элдвийг хийж байсан Солонгосын Жокопууд entertainment агентлагууд барилгын бизнес, тендер, онлайн тоглоомын цаадах залилан крипто лувр гэх зүйлс рүү 2000 онд идэвхтэйгээр үйл ажиллагаагаа шилжүүлсэн байгаа юм. Солонгосын Жокопуудын хамгийн том орооцолсон хэрэг бол entertainment салбарын аль мөнгөтэй одуудад октыг зуучилж биеийг нь үнэлүүлдэг. Зарим entertainment салбарын од эмэгтэйчүүдийг эрх мэдлэлтнүүдтэй холбон учир ургуулan түүнийгээ бичлэг болгон тухайн шийдвэр гаргагчаа дарамтлах гэд олон хэрэг өдүүлсэн байдаг. Жопокуудыг гэхдээ Солонгосын засгийн газар Жапак болгох төлөвлөгөөнд хэдийнэ шилжиж Жопок одоо бараг л байхгүй болсон гэдэгч Жопоктой холбогдсон entertainment-ийн од болвоос та бидний сайн мэдэх K-pop хамтлагийн нэг болох алдарт Big Bang хамтлагийн гишүүн Синри түүний хувьд хар тамхи, хууль бус хүний 8, биеийн өмлөлт гээд маш том асуудалд холбогдсон. Жопокийн гишүүн байсан гэдэг нь ч мөрдөн шалгалтын үед ил болсон байдаг. Тэгэхээр Жокопуудын хувьд урлаг соёлын одуудыг гаргаж ирэхэд хөрөнгө оруулалт хийж мөн гэрээг нь эзэмшигч болж их хэмжээний ашиг бүртгэж болдог. Чи од байж болно. Гэхдээ гэрээ биднийх гэдгийг үргэлж санаж яв гэдэг бол Жокопуудын гол ураа байсан баг. Солонгосын хослолтой Убанараас ч амар лууц мафийн тухай сонирхолтой мэдээллээр контентоо үргэлжлүүлье. Макао 14 Ву Шин Бу. Зах зээл болоод улс орных нь эдийн засгийн хамгийн том бүрдүүлэгч амин сүнс бол Макаод казино байдаг. Аялал жуулчлалын бүс гэгддэг Макаочдын хувьд ерөөсөө эндэл хүмүүс баяжхын төлөө ирдэг мэт. Гэхдээ Макао бол баячуудын 100 цэнгэлийн үлгийн нутгаас гадна маф болоод далд гэмт хэргийн бүлэглэлийн үлгийн нутаг гэдгийг сануулах нь зүйтэй байх. Макаод очисон бол та казинод орж л таарна. Өөрийнхөө халаасанд байгаа $5-10 үржүүлэхийн тулд элдв залмих ашиглаад тэнийл болов. Яагаад гэвэл Макаод байгаа бүх том казиногийн ард мафийнхан байдаг байна. Макао 14 эсвэл Ву Шин Ву гэх мафууд том казиногийн хамгаалтын албаны цаана өөрсдийнхөө бүлэглэлийг байршуулсан байдаг гэсэн үг.
Тэдний хувьд дийлрүүдийг ахлах менежерүүдтэй хянахаас гадна VIP өрөөнүүд мөнгө угаалт болон офшор бүсүүдэд мөнгө шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг Макаогийн мафиуд гарддаг гэж байгаа. Макаогийн казинод чи ялагдаж болно. Гэхдээ чиний ялагдлын шалтгаан хизээч санамсаргүй ялагдал биш байдаг нь харамсалтай. 1990 оны ихээр Макао жинхэнэ утгаараа казиногийн бүс болохоор хөгжлийн замдаа орох үед өдөртөө өчнөө хүн буудуулж амнасаа алдах хэрэг гардаг байсан бол одоо тухайн хэрэгүүд нь цөм далд хэлбэрээр явагддаг болсон. Азарта казиногоос их хэмжээний мөнгө хоцсон бол таныг эрен сурвалжилж байгаа хүмүүсийн зургийн дундаас л зургийг ч нь олох боломжтой гэдгийг Макаочууд хэлдэг юм билээ. Дэлхийн ямар ч улсад ялагдаж үзээгүй төлгүүдийн хувьд чимээгүй сүлжээний загалмайлсан эцэг гэдгээр нь Зүүн Азийн андахгүй. Вьетнамын чимээгүй сүлжээ. Манайд төлгүүд гэж нэрлэгдэх вьетнамчууд машины эвдрэл, кузов засварлаад л харин Зүүн Азийн хэмжээнд таг чимээгүй сүлжээг улам бүр төвөгтэй ээдрээтэй болгосоор л Вьетнамд та маф гэхээр хүчирхийлэл болоод алан хядлага гэдэг зүйлийг харахгүй. Гэхдээ энэ газарт хүний намаа, Чингэлгийн хууль бус худалдаа, транзит тээвэр, хар тамхи худалдах, хуурамч бичиг баримт гэх мэт логистик буюу сүлжээ худалдаанда гарсан улс. Вьетнам төлгүүдийн хувьд буу хэрэглэж дуу чимээ гарган бусдыг дарамтлахыг урьдчил болгодоггүй. Зүүн Азийн хамгийн том гэмт хэргийн сүлжээг вьетнамчууд гартаа авсан байдаг. Эд эрхтний 8-ны хувьд хамгийн их гаарсан газар бол Вьетнам улс. Хууль хүчнийхэн болоод цагдаагийн байгууллагын ч тухайн хэрэгт нь холбогдчихсон байдаг болохоор гадны жуулчид бага насны хүүхдээ хулгайлуулсан тохиолдолд ямар ч аврал ирээд тусыг ис олно гэдгийг энд онцлоё. Вьетнам гуйлагчин маф. Тиймээ гуйлагчин гэх тодтолтой маф Вьетнам улсад бий. Тухайн маф нь ажилгүйд л ядуурл газар авчихсан байсан 1970 оноос ихтэй. Америк Вьетнамын дайн дөнгөж дуусахтай зэрэгцээд хоолны төлөөх тэмцэл тус улсад хамгийн хүчтэй өрнөж байсан. Тухайн маф нь гуйлахын тулд бага насны хүүхдүүдийг эцэг эхээс нь хулгайлаад эрэмдэглэж гудамжинд хайдаг. Хэлгүй дүлий сохор болгож бага насны хүүхдүүдийг гуйлагчин болгоод гудамжинд суулгадаг. Харин тухайн эд эрхтнэрээ хохирсон хүүхдүүдийн гуйлагчилж олсон өдрийн орлогыг нь гуйлагчдын толгойлогчид хуваагаад авчихдаг. Хууль хяналтынхантай нэгт холбоотой тухайн гуйлагчдын мафийнхныг хэрэгт холбогдуулаад хэрэг хүлээлгэнэ гэдэг нь бол тунч хүндхэн. Ер нь бол Вьетнамд аялаж зугаалж байгаа тохиолдолд бага насны хүүхдээ хараа хяналтаасаа ямагт салахгүй байх тал дээр анхаарахыг эцэг эхчүүддээ зөвлөе. Таны хүүхдийг гуйлагчин мафийнхан олзолсон тохиолдолд та хүүхдээ муухайгаар хэлэхэд үгсэнд тооцож болно гэсэн үг. Эсвэл таны хүүхдийг хүн харахын эцсүүд зэрэмдэглэж гуйлагчин болгоно. Эсвэл эд эрхтнийг нь хөрс зэрэгэлдээ Лаос болон Камбож улс руу зарчдаг. Вьетнамчуудын хувьд товчхондоо бол маф нь сүлжээ маягаар ажилладаг. Өөрсдөд нь хамаагүй өрөөлт хамаатай хэлбэрээр л ажиллана гэсэн үг л дээ. Хамгийн том айц нь хизээж хэрэг нь илэрдэггүй, шийдэгдэхгүй л гэсэн үг. Зүүн Азийн хамгийн том, хамгийн аимшигтай маф бол Филиппин. Улс төр дээр нэмэх гэмт хэрэг. Филиппиний мафийн хувьд сонгуулийг санхүүжүүлдэг. Тэд улс төрчдийг дэмждэг. Хэн төрийн эрхийг барихыг ч далдуур шийдсэн байдаг. 2016 он хүртэл нөхцөл байдал тийм байсан хэдий ч гинтл улс төрийн маш том өөр сонголтыг Филиппинчууд хийж Родриго Дутерте гэдэг нөхрийг төрд сонгосон. За тэгээд өнөөх нь гарч ирээд Филиппин улсыг живүүлж байгаа улс орныг нь тэр чигт нь аимшиг болгосон метафетамин буюу нутгийнх нь хэллэгээр шабуг устгах тухай харт амигтай холбоотой гэмт бүлэглүүдтэй дайн зарласан он нь бол 2016 он байсан. Дутерте харт амигны бүлгүүдтэй дайн зарласан хэдий ч үнэндээ бол тухайн бүлэглүүд нь улам далд хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж нуугдмал байдал тийшээгээ шилжихэд нөлөөлсөн. Хэдэн мянган хүний гэмт бүлэглэлийн гишүүн гэдгээр нь шууд өчиггүй буудаж цаазалсан. Гэлээгээд өнөөдөр ч Филиппиний маф харт амигтны үйлдвэрлэгч, харт амигтны бүтээгдэхүүн ургуулагч, харт амиг зөөвөрлөгч, тээвэрлэгч улс хэвээр байгаа юм. Тэд хууль тогтоогчдоосоо өөрсдийнхөө үйл ажиллагаанд нийцүүлсэн хуулийг батлахыг шаарддаг. Тэд хууль бус харт амигтны 8-ны хамгийн гол тоглогчоор Зүүн Аздаа тэргүүлдэг. Тэдний гэмт хэргийн бүлэглүүдийг илрүүлэх нь өвсөн дотроос зүү хайхтай ижлэхэн. Филиппин улсад харьяалагддаг хэдэн 10 арлууд бий. Тиймээс тэднийг хэн ч олдоггүй. За ингээд өнөөдрийн Зүүн Азад хамгийн нууцлаг
даалт хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг гэмт бүлэглэлүүдийн талаарх контентоо энд хүргээд өндөрлөе. Танд таалагдсан бол лайк болон subscribe ба харамгүй дарахыг үзэгч сонсогч та бүхнээсээ хүсэж байна. Илүү сонирхолтой, илүү гоё бүтээлч контентуудыг цаашид танд хүргэх болно. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.